Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаад ийм хөөрхөн усны савны цүнх нэхлээ. Одоо нөө дулаарч байгаа болохоор ер нь энэ иймэрхүү зүйл хүмүүст амар хэрэгтэй болдог. Ялангуяа хүүхдүүдтэй хийлгээ зүйлэх юм бол үнэхээр хөөрх юм билээ. Манай хүү өөрөө ингээд цүнх хөөрх дуртай болохоор ч тэр эндээ амар дуртай гэрчүүрээстэй гадаач үүрээстэй. Тэгээ дээрэс нь өмнөөсөө гарцсан болохоор усаа заавал авч явах хэрэгтэй болохоор энэ үнэхээр хэрэгтэй байгаа. Тэгэхээр ээж нар маань хийж өгөөрөө хүүхдүүдтэй. Зүүнний хувьд суурай нэхтээ 3 номерын зүй ашигласан, их биеийн нэхтээ 4 номерын зүй ашигласан. Утас нь болохоор юм цүнх нэхтэйг юм утас байгаа. За ахилцгээ эхлээд болохоор юм хуран дээр тойрог үсгэн Magic Ring гэж нэрлэдэг юм лээ. За энэ тойргоо болохоор ийм урт утаснаас аваад нэхэд яваарай. Би анх нэгж байхдаа жижигхэн тэр богинохоо утаснаас нэхэд буруутжсэн удаа зөндөө байдаг байхгүй. Тийм болохоор анхлаа сурагч нартаа заавал ингэж хэлхэн дээр явах гэж бодоод. За тэгээд эндээсээ single crochet буюу дан нэхээсээр одоо нийт 6 хонио холбоог авна. За бүгдээр энийг игнэндээ оруулж тойруулахгүй зүгээр ингээд тойргийн эхлэл гэд нэрлэжээ. За тойргийн эхлэлтэй болохоор нийт 6 хонио холбоо аваад явна. За хоёр дахь. Энийг уулын 5 зүгээр нэх юм бол ямар ч юм асуудалгүй юм билэ. Жижиг зүгээр нэх байгаа болохоор ер нь жоох ингээд гацаад нэхэд жоохон хэцүү. Тэгээ гараа нэлээ амар өвжилсэн шүү дээ. Энд тэндээ ингээ улаагаад зулгарч исэн. За бүгдээрээ тоолцгой 5 байна. За сүүлийн албагаа авъя. Би анхлан суралцж байгаа хүмүүс үжиж магадгүй гэж бодоод албаар ингээ удаан нэж байгаа шүү. За 3, 4, 5, 6. Одоо бүгдээрээ Magic Ring-гээ битүүлж өгнө. За ингээд нөгөө нэг сул утаснасаа татаад битүүлчихнэ. За одоо бүр ингээд битүүлж өгөхийн тулд хамгийн эхлээд авсан хонио холбоогоо хоёр игнэ үсцэн байгаа. Хоёулангийн давхар аваад half single crochet буюу хагастай нэхээсээр одоо тойргоо бүгдээрээ битүүлээд өгнө. За ингээд битүүрсэн байна. За одоо нэгдүгээр игнийг нэхэж эхэлцгээе. Эндээс нэгдүгээр игнийг эхэлж байгаа шүү. Нэхийн тулд эхлээд бүгдээрээ заавал нэмэлт 1 хонио холбоо авна. Илүү хонио холбоо гэсэн нэмэлт 1 хонио холбоо авна. Одоо бүгдээрээ нэгдүгээр игнийхээ эхний хонио холбоог авцгаая. За энэ игнийг болохоор үндсэн нэхээс болох single crochet буюу дан нэхээсээр нэхэд явна. За тэгээд энэ ихний авсан игнийгээ заавал тэмдэглэгчээр тэмдэглээд өгнө. Хэрвээ тэмдэглэгч авахгүй бол үсний хар бад болон өөр өнгийн хувцсыг ашиглаад тэмдэглэж болно. За яагаад ингэ тэмдэглэж байгаа вэ гэхээр тэмдэглэгчтэй хонио холбоон дээрээ энэ игнийхэн төгсгөлийг хийж өгдөг. За нэгдүгээр игнийгээ болохоор нэг игнэнээсээ нэг авсан одоо хонио холбооноосоо 2 удаа аваад явна. За дарж аваад нэг нүхнээсээ 2 удаа аваад явна. За 2 удаа авахдаа үндсэн нэхээс болох single crochet-ээр аваад явна. За одоо нэгдүгээр игнэний 2 дахь хонио холбооноос эхний хонио холбоогоо авлаа. За яг тэр нүхнээсээ 2 дахь авлаа. Энэ мэтчлэн аваад энийг наманид одоо 12 хонио холбоо үүсэх байгаа. За энд болохоор нэгдүгээр игнэний маань хамгийн сүүлийн 6 дахь одоо хонио холбооноосоо сүүлийн 2 одоо хонио холбоог авч 11 болон 12 дахь хонио холбоо. За одоо эндээс бүгдээрээ тэмдэглэгчээ аваад нэгдүгээр игнийгээ битүүлээд өгнө. За яг тэмдэглэгч байсан одоо хонио холбооноос 2 игнэ үүссэн байгаа. Тэндээс нь хоёулангаас нь давхар аваад
half single crochet-оор битүүлээд өгнө. За одоо бүгдээрээ 2 дугаар игнийг нэхий. Өмнөхтэйгээ адил нэмэлт нэг канал байгаа аваад за ингэ нэмэлтийг нь за single crochet-оор үргэлжлүүлээд нэхнэ. 2 дугаар игний 1-р ханиалбанаас 1 удаа авна. За энэ дээр мэдээж дахиад тэмдэглэж өгнө. За харин 2 дугаар игний 2 дугаар ханиалбанаас бүгдээрээ за яг эндээс 2 удаа ханиалба авна. Энэ удаа нэгийг алгасаад явах нь шүү дээ, тийм ээ. Нэгээс 1 удаа, 2 дахоос нь 2 удаа. 2 дугаар игний 2 дахоос 2 удаа гэж ээжилжүүл амар. Ихэд явж байгаа хооронд мартчихдаг байхгүй юу? За ингэж томорж явсаар энэ игний маань нийт 18 ханиалба үүсэх байгаа. За 2 дугаар игний 3 дахь ханиалбанаас 1 удаа. За 2 дугаар игний 4 дахь ханиалбанаас 2 удаа. За ингэ суулжлаад явна шүү. За бид нэр 2 дугаар игнийхэн төгсгөлийн ханиалбаг авч байна. Хамгийн төгсгөлд нь болохоор ханиалбаа маань 2 удаа аваад дуусна. Ер нь бүх игнэн дээр сүүлийнх дээр нь 2 удаа аваад дуусна. За тэгэхгүй бол ханиалбаа одоо тойрог маань буруу болж байна гэсэн үг. За одоо бүгдээрээ тэмдэглэгчээ аваад half single crochet буюу хагастай нэхээсээрээ энэ игнийгээ битүүлээд өгнө. За ингээ 2 дугаар игний маань төгснөөр бүгдээрээ 3 дугаар игнийг эхлүүлцгээе. Эхлүүлэхдээ заавал эхлээд нэмэлтээр 1 удаа ханиалбагаа авна. За одоо бүгдээрээ 3 дугаар игний эхний ханиалбагаа аваад яг өмнөхтэйгээ адилхан дан нэхээсээр авна. Энэ игнээс 1 удаа ханиалбаа авна. Тэгээд авсан ханиалбаанаас өмнөхтэйгээ адилхан тэмдэглэгчээ тэмдэглээд өгнө. Энэ ханиалбаан дээр дараа нь энэ игний төгсгөл хийгдэх учраас заавал тэмдэглэх учиртай шүү. За дараагийн 2 дугаар одоо 3 дугаар игнийхаа 2 дугаар ханиалбаанаас мөн адил 1 л удаа ханиалбагаа авна. За одоо харин бүгдээр 3 дугаар игний 3 дугаар ханиалбаанаас болохоор 2 удаа ханиалбаа авна. Энийг бол мартахгүй. Яа тэгэхээр 3 дугаар игнээс 3 дахь ханиалбаанаас нь 2 удаа авна, 4 дугаар игний 4 дахь ханиалбаанаас 2 удаа авна гэж явчихаар ер нь мартагддаггүй. Тэгээ тоолохдоо эхлээд 1 2 1 2-оос 2 удаа ханиалбаа авна. 3 дахаас болохоор 2 1 2-оос 1 удаа ханиалбаа авна. 3 дахаас болохоор 2 удаа ханиалбаа авна гэд явцдаг. Тэгэх юм бол нөгөө нэг заримдаа ингээ нэлээд том юм одоо зүйл нэхэр болно шүү дээ. Тойрог нэхэр бол юу ячдаг гэхгүй мартчихдаг. Хэдвэр игнэн дээр явж байгаа хүртэл мартчихдаг. Ингээд тоолоо явуучих юм бол илүү амар байдаг. Тэгээд энэ ханиалбаанаас 2 удаа ханиалбаа авна. Эхнийх нь дахиад давтаад 2 дахь нь. За сүүлийн 3 ханиалбагаа нэгцгээе. 1-р ханиалбаанаас 1 удаа, 2-р ханиалбаанаас дахиад 1 удаа. За харин 3 дахь ханиалбаанаас 2 удаа авна. За ингээд ер нь л тойрог маань дуусж байгаа. Ингээд өмнөх игнэний 18 ханиалбаан дээр дахид 6 нэмэгдээд энэ игнэнд маань 24 ханиалбаа үүсэж байна гэсэн үг. Тэмдэглэгчээ аваад энэ игнийгээ бүгдээрээ битүүлээд өгнө. За одоо 4 дугаар игний үүснэ. Мэдээж нэмэлт нэг ханиалбагаа авна. 4 дугаар игний эхний одоо ханиалбагаа мөн адилдан нэхээсээр хийн. 1 удаа авна. Эхний игнээс эхний одоо ханиалбаанаас 1 удаа ханиалбаа авна. За тэн дээр мэдээж тэмдэглэгчээ тэмдэглээд өгнө. За 2 дахоос нь бас
1 удаа авна шүү. За 3 дахаас нь мөн адил 1 удаа авна. За 4 дугаар игнэний 4 дахь хоноо холбооснос болохоор 2 удаа авна. Тойрогоо томсгох хэрэгтэй учраас. За 1 2. За энэ игнийгээ дуусан туслаа энэ үллээ давтаад явчихнаа гэсэн үг. Тэгэхээр нийт хоноо холбоо маань 30 хоноо холбоотой болох байгаа энэ игнэн дээр. За ингээд бүгдээрээ одоо 4 дугаар игнийгээ битүүлээд өгнө. Тэгэхээр яах нь дараагийн 5 дугаар игний хэрвээ үүсгэхээр бол 1 2 3 4-ийг нь single crochet-оор 1-ээс 1 удаа аваад харин 5 дахаас нь 1 нүхнээсээ 2 удаа аваад явчихна гэсэн. Ингээд тойрог томруулаад явна. За бүгдээр тэмдэглээд өгнө. За тэгээ үргэлжлүүлээд яг дөнгөж сайн хэлсэнээрээ тавтаа тэгээрээ энийг нэгээ дуустал. За хэрвээ томруулах шаардлагагүй бол минийх болохоор ингээд 4 игний яваад ерөөхдөө аяныма суурьтай яг таарад ирж байгаа. Суурьаар нь авна. За ингээд суурийг тавьж өгөхдөө 2 игний үүснийхаа дотор талын игнэтэй нь харьцуулаад дотор талын игнэтэйгээ таарханаар хэрвээ гадна тал дээр нь таарж явах юм бол багтчихна. За одоо ер нь суурь маань болцсон болохоор би single crochet дээр игнээ нэхэлгүүгээр ахаад 1 игнээ явна гэсэн. Энд чинь нийт 30 хоноо холбоо өгсөн байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр 5 дугаар игнээ маань нэмэгдэлгүйгээрээ 30-аараа явна гэсэн. Ганц ч удаа нэмэхгүй шүү дээ. 5-аас 2 удаа авахгүй гэсэн. Хэрвээ таны аягны суурь арай том байх юм бол 5 дугаар игнэн дээрээ мэдээж 5 дахь хоноо холбооноос нь 2 удаа аваад нэмнэ. 6 дахаас нь ч 2 удаа аваад нэмд магадгүй суурнаас хамаарх нь шүү дээ, тийм ээ. За хэрвээ болцсон болвол суурьтайгаа нийцээд ирсэн бол дараагийн игнийг ингээд игний нэмэлгүйгээр single crochet-оор авчихна. За тэгээ 5 дахь игнийгээ өмнөхтэйгээ яг адилхан эхний хоноо албан дээрээ half single crochet буюу хагас тань нэхээсээр одоо битүүлээд өгнө. За одоо бүгдээрээ харцгаая нэг юм дээшээгээ нэг юм хан шиг зүйл нүгсэд ирсэн байгаад дээрээ ингээд энэ харж гинэ үү? Яг суурьнд манд хүрх ингээд таарчихсан. За одоо ингээд сайн анзаарах юм бол миний энэ барьж байгаа аяг нөгөө хүүхдийн манчкины 360 аяг байхгүй юу? Энэ болохоор ингээд доод суурьаасаа дээшээ өргөссөн юм аяг байгаад нарийн байж байгаа дээшээ өргөсчихсөн. Ийм аяга болохоор 3 номерын зүгээрээ нэхэнгүүт таарха болчихно. Нэрийнхэн болоод дээшээ тэр чигээрээ нэрийнхэн яваад би энд одоо харуулж ийм доошоо дээшээгээ трапез маягийн аяга байхгүй юу? Тийм болохоор би энэ дээр зүгөө солиод 4 номерын зүгээр нэхэд эхэлсэн байгаа. Тэгвэл аяг маань таарха болчих болохоор хэрвээ та ийм өргөссөн биш шулуун аяг нэх гэж байгаа бол 3 номерын зүгээрээ үргэлжлүүлээд нэх гоё юм шулуун аягтай болчихно. Би ийм трапез хэлбэрийн аяг нэх гэж байгаа болохоор 4 номерын зүгээр. Хэрвээ энэ шиг ийм аяг хэрвээ нэхээр бол бас нэг том зүгээр нэхэд явуул таарна. За одоо би энэ таруулж байна. Хэрвээ ийм нарийн урт аяг би энэ тараа имэдэ нэхэж өгсөн. Ийм нэх гэж байгаа бол үргэлжлүүлээд 3 номерын зүгээр нэхээрээ. Харин миний шиг дээшээгээ өргөсчихсөн аяг нэх гэж байгаа бол аяганд одоо цүнх нэх гэж байгаа бол зүгээ нэгээр томруулаад 4 номерын зүгээр нэхэд яваарай. За бүгдээрээ үргэлжлүүлээд одоо нэгцгээе. За энэ игнээ маань болохоор нийт 6 дугаар игнээ болж өгнө. За эндээс нэхээс маань өөрчлөгдөж байгаа. Энэ удаад болохоор
дабл крочет буюу давхар нэхээс нэхэд явна. 2 удаа хонио албаа аваад зүү дээрээ 1 удаа давхаад за доод 2-ыг нэ хонио албаа үүснийхээ хоёулангийн давхраар нь авч байгааг та хэд ажиглаарай. Энийг болохоор нэг тохолттой давхар нэхээс гэж бас хэлдэг юм лээ. Нэг тохолттой давхар нэхээсээр нэхэд явна бүгдээрээ. За уцаа тохож аваад голцойлдож гаргаж ирээд эхлээд 1 удаа 2 удаа. За хонио албаа маань болохоор одоо угаасаа дуслаа 30-аараа л явна гэсэн үг. Ингээд 30 ширхэг дабл крочеттаар явна. Энийг нэгээ дуустал нь бүгднгийн дабл крочеттаар нэхэд өгөөрэй. За 6 дугаар игний маань ерөөхдөө дуусч байна. За энд болохоор ойлгомжтойгоо болохоор тэмдэглэгч ашиглахгүй явчихсан байгаа. За эндээс бүгдээрээ сүүлийн хонио албаагаа авцгаая. За тохоод голцойлж гаргаж ирээд 1 2. За одоо доороос нь тоолно 1 2 3 дахь дээр нь бэхэлж өгнө. За бэхлэхдээ half single crochet буюу хагас дан нэхээсээр тойргоо битүүлээд бэхлээд өгнө. Одоо бүгдээрээ 7 дугаар игнийг арай өөрөөр нэхнэ. Энэ маань нөгөө нэг юм дөрвөлжин юм шиг юм зайтай байсан шүү дээ тийм ээ. Тэрийг одоо хийж эхэлнэ. Ерөнхийдөө бол дабл крочеттойгоо ээлжлээд явна. За тэхийн тулд эхлээд нийт 4 хонио албаа авна. 2 3 4 хонио албаа авна. За тэгээд уцаа тохоод тэр доор байгаа хонио албаноос нэгийг үлдээн. Тэр хартаа миний хурууд арж байгааг үлдээгээд хоёр дахь дээрээс нь бэхлээд өгнө. За мөн адил дабл крочетоор л бэхэлж. За инхээр ингээ голдоо завсартай. Нэгийг доор нь нэгийг үлдээгээд яваарай. За одоо энд нэмэлт нэг хонио албаа аваад нэгийг аваад зүүгээ тохоод доод суурьндаа бас нэгийг үлдээн. Сайн нэгийг авцсан болохоор энэ доор суурь нэгийг үлдээх бол дөрвөлжин үүсэхгүй. Нэгийг үлдээгээд хоёр дахь дээрээс нь дабл крочетоор нэхэд өгнө. 1 2. За одоо бүгдээр харцгаая. Хартаа дөрвөлжин үсээ явж байгааз. Ингээд энэ мэдчилэн дуустал нь дөрвөлжин гэвсэн үүсгэнэ. Ингээд 7 дугаар игний маань болохоор ийм дөрвөлжин үсгээ дабл крочетоор явчихна. Харин 8 дугаар игний маань зүгээр л бүгднгийн 30-аар нь дабл крочетоор явна. Ингээд энэ хоёроо ээлжлээд аягандаа тартал нэхэх байгаа. За голцойлж гаргаж ирээд 1 2 харцгаая. За ингээд дөрвөлжин дараагийн дөрвөлжин үслээ. За нэмэлтээр 1 удаа хонио албаагаа авлаа. Уцаа тоглоо. Доор 1 хонио албаа үлдээгээд хоёр дахоос нь дабл крочетоор дөрвөлжингээ битүүлээд өгнө. За ингээд дөрвөн дөрвөлжинтэй болсон байна. Энэ мэтчлэн үүсгээд явнаа.
За одоо бүгдээрээ сүүлийн дөрвөлжингээ үүсгэж байна. Тэр доороос хохолдоод 1, 2, 3 дахь дээр нь бэхэлж өгнө. Бэхлэхдээ мэдээж битүүлж байгаа учраас half single crochet буюу хагастай нэхээсээрээ бэхлээд өгнө. Ингээд шууд хоёулын доогоор нь нэвт гаргаад ирнэ. За ингээд сүүлийн дөрвөлжин маань үүслээ. За одоо эндээс бүгдээрээ дараагийн нэгнийг нэхий. Энэ нэгнээдээ дабл крочетоор явна. Тэгэхээр 2 удаа нэмэлт таний холбоо аваад нэг уцаа тохоод энэ дээр болохоор энэ 2 үгнээ үүссэн энэ холбооныхоо цаатлахаар наваад яваарай. 2 игнэнийхэн цаатлахаар. Гэтэ хоёлонгоор нь аваад явсан ч болно л тоо. Би ингэж нэгчээд энэ нэгсэн одоо аягныхаа цүнхийг эргүүлчихсэн байгаа. Шууд битүү эргүүлчихсэн. Тэгэнгүүт ийм нэг голоороо зураастай юм шиг арай загварлаг харагддаг. За энийг ингээд бүтэнгийн дабл крочетоор нэхэд. За тэгээд 8 дахь игний дабл крочетоороо 9 дугаар игний дөрвөлжин үүсгэж нэхнэ. За 10 дугаар игний дабл крочетоор 11 дугаар игний дөрвөлжингээр нэхэгдэнэ. Тэгээд 12 дугаар игний хамгийн сүүлд дабл крочетоороо нэхэгдэнэ. Төгсгөлийнхөө одоо нэхээсийг дабл крочетоороо хийгээд дуусгаарай. Хамгийн сүүлийнхаа игнийг дабл крочетоороо хийгээд дуусгавал зүгээр.
За ягны суурь маань ерөөхдөө ингээд дуусч байна. Хамгийн сүүлийн одоо битүүлэх үйл ажиллагаа хийгдэж байна. За одоо бүгдээрээ нэхэд бас юм чи аягаа игээд үзээ. Ягн маань таарч ийн үгүй юу шалгацгаая. За аягаа хийчихээр ерөөхдөө л ингэж харагдаж байна. Жохон болох юм шиг мөртлөө хөрхөн баад. Хүүхдүүрээ явж байхад бүр хөрх харагддаг. За одоо хамгийн сүүлийн гол зүйл үлдсэн мэдээж ягны одоо усны савны цүнх юм чинь бариул хэрэгтэй шүү дээ. Одоо юу хүндээ өөргөвч. Одоо тийм ээ бариул гэж хэлж болох баг. За би нийт 3 хоног албагаар хийчихсэн байгаа. Илүү нарийнхан хийвэл бас цэвэрхэн харагдаж болно. Хүүхдийн мөрөнд тухтайх гэж одоод 3-аар хийсэн. За ингээд 1 2 3 эндээсээ дээшээ уртцгаад явчихна. За одоо ингээд эргүүлээд нэхнэ. Эргүүлээд нэхэхдээ огтос нэмэлтээр нэг канал байхгүй. Одоо шууд ингээд хоёрыг нөөсөн тэрийг нэвт аваад single crochet буюу дан нэхээсээрээ хийгээд явна. Хоёр дахь нь. За сүүлийнх нь буюу гурав дахь нь. Хамгийн гол анхаарах зүйл нь нэмэлт нэг канал битгий аваарай. Нэмэлт нэг канал аваад нэхэд хараа бараг хөвшил болчдөг. Тэгээд тэрвээ голд нь алдаад нэмэлт нэгийг авчихл юм бол цүнхний үс оосор маань бас алдаатай болчихно. Тийм болохоор одоо энэ яг миний нэгж байгаа шиг нэхэд яваарай. Би болохоор хүүхдтэй ингээд зүйлгэж үжаал таруулаад нэгчихсэн. Тийм болохоор хэмжээ огтос аваагүй. За энэ мэдчлэн давтаад игээд яг таартал нь одоо өөрийнхөө хүссэн хэмжээндээ одоо ойролцоогоор 100-аас 150 мм хавцаа явах бах. За ерөөдөө аасар мань хийдээд болчихлоо. За нэг иймэрхүү урттай болсон. За одоо аасраа нөгөө талдаа тэнцүү нэг хэрэгтэй учраас цүнхөө ингэж барьж агаад хоёр талаад тэнцүү байна уу тоолно. Нийт 30 байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ 3 дээр нь бэхлээд өгсөн болохоор 27 үлдсэнгээд хоёр талдаа хуваачна. Тэгээ би ингээ хоёр талаа тоолж байна. Нийт 6 дээр нь бэхлэх ёстой гэхээр цаана 24 үлдэн. Тэгэхээр нэг талд нь 12-12-ыг үлдээгээд өгнө. За тэгээ 12-ыг үлдээгээд 13 дахаас нь ахуулаад цүнхнийхээ осрыг цэвэрхэн бэхэлж өгнө. Энэ бэхэлгээ ерөөхдөө бол яг амар гоё цэвэрхэн төгс болгож болохгүйсэн. Би 2-3 удаа оролдож үзсэн. Тэгж чад ингээд энэ хоёрыг нөөснийхэн голоор нь ингэж хийж агаад энэ болохоор ингээд наадталтайгаад наадлихтай бэхлээд өгч өгсөн. Тэр доор нь ч хоёрыг нөөссөн байгаа шүү дээ тийм ээ. Энэ дээр буруу нэхэлсэн маань бичигдсэн байна. Наадлын наадлихтай, цаатлын цаатлихтай гэд бэхлээд явхангууд арай цэвэрхэн болж байгаа. Аль хэдийн нэхэд туссан болохоор дээрээс нь шатаагаад наачсан болохоор би задлж болохгүй болохоор алдаатай бичлэгээр хийхээсээр аргагүй болчлоо. Зя доотлынхаа наадлыг хоёрыг нөөссөн байгаад тэрнийхээ наадлыг энэний наадталтай аваад нэхнэ. Тэгээ эргүүлээд цаатлын ахиа цааталтай аваад нэхнэ. Ойлгогдож байгаа юм болов уу?
Тэгээд нэгсэн чинь нөгөө нэг урт нэхэгдсэн цүнх байсан шүү дээ. Имэд нэхэж өгсөн гэдсэн. Тэрний хамаагүй гоё цэвэрхэн болсон. Энэ одоо хүүгийнхээгаа жоохон болох нэг ч гэсэн юм шиг байна. Энэ дээрс нь анхны удаа би энийг Pinterest-ээс бичлэгийн зураг мургийг хараад энэ нь хамаагүй хөөрх юм байна гэд. Тэгээ өөрөө ингээд их ч гэсэн өөрөө зохиосон гэх жоох итмэр юм аа. Тэнд угаасаа яаж нэгж байгаа нэг минутанд багтаасан богинохон бичлэг байсан. Тэндээс нь санаа авсан болохоор хоёрыг нэгийнхэн наадтайгаа ингээд нэхэгдэж байгаа одоо бихэлж нэгж байгаа нэхээс нь болохоор half single crochet буюу хагас тань нэхээсээр бихэлж байгаа. За ингээд дуусангууд нь нэмэлт нэг канал баваад эргүүлж хараад цаадлаас нь энэ одоо ингээд нэгчихсэн болохоор цаадлаас нэхэж болох юм болоо. За ерөөдөө бол миний шиг ингээд алдаанд нэгчихсэн бол өргөлжлүүлээ шууд наадлаас нэхэд явсан ч болохоор юм байна. За ингээд сая үүссэн тэгээд доотлынхоо нөө илүү гарсан хоёрыг нэгнийхээ нэгийг нь бариад нэчлээ. Нэгчгээр наадталт нь жоох ойл одоо юу гэх юм бэ? Им болохтуу нэг юм зураас нь нэхээс үүснэ. Одоо яг үсэд эхэлчихсэн байна. Бүр амар сайн нэгтэг хүн харах юм бол намайг ямар хогоо гэдэг нэг гэж харахаар л харагдчих байна. Гэтэ миний хэлснийг ойлгосон бол яг миний хэлснийг дагаад нэхэрээ. За ямартайч ингээд бичлээд өгнө. За одоо нэмэлт нэг хонол баваад тэрийгээ татаж гаргаж ирээд чангалаад уцаа хуртган шиг таслаад өгнө. Хайчлаад. За сайн чангалаад ингээд чангаагаад өгөөрэй. За ингээд одоо энэ илүү гарсан уцаа дээшээгээ жоохон шингээгээд өгнө. Өөр хоорондоо ингээд доогоор шургуулад өгдөг штеп. Ингэхгүй шүү тулгаад хажилчих юм бол мэдээж хөөрөн шүү дээ. 3 номерын зүгээр осро хийсэн болохоор нэлээд чангацсан. Тэгээ энэ нь болохоор илүү ер нь бол бат бөх болгож өгдөг. Нэхэд жоохон гар өвдөг ч гэсэн. За ингээд өөр хоорондоо нийгээд уцаа шингээгээд өгнө. Ингэснээр илүү бат бөх болно. Бас нь илүү гарсан уцаа нууж далдлаад илүү цэвэрхэн харагддаг. Ерөөдөө бүх одоо нэхээсэн дээр илүү гарсан уцаа ингэж цэвэрлдэг гэх юм уу? Ингэж цэвэрлдэг байгаа. Тэгээ энэ нэг юм цүнх ойдаг юм янз юм шиг уцаахгүй юу? Ийм олон мэдсийг ингэж давхарлаад хийсэн юм шиг утас болохоор энийг ингэж далдалж жагаад хамгийн сүүлд нь үлдсэн жижигнийг нь жоохон нэмж хайчилж агаад шатаачдаг. Би танарт яаж шатаадгийг нь одоо харуултана. За бүгдээрээ цүнхээ шатаацгаа. Ийм хурд утас үлдсэн байгаа шүү дээ, тийм ээ. Энийгээ жоохон хайчилж 1 одоо сантиметр хэртэ үлдээгээд. Тэмээд жижигхэн үлдээсэн байгаад. За одоо энийгээ бүгдээрээ сайхан шатаана. Манайд байсан нэг юм тал жожголк болцоохгүй юу? Бага хал маань юм чи нэг ашиглаад жожголк байвал ер нь зүгээр идэв. Ингээ шатааж аваад артлын бөксөөрөнд арчдээ. Тэнгиж амар үзүр үлдээлгүй сайн ингээд сайн дараад өгнө. Үзүрийн мэддэхгүй болтол. Хэрвээ нэг юм хатуу үзүр үлдээж юм бол бас хүүхдийн гарцсаа урчих магадaltaй шүү дээ, тийм ээ. Тийм болохоор бос утаснуудтай сайн наалтуулаад дараад өгөөрэй. Илүү бүх хуцаа ингээд цэвэрлжүүл. Арай цэвэрх харагддаг. За нэг ийм л харагдаж байна. Ингээд татхангууд салахгүй илүү батух болгож өгнө. За ингээд боллоо. Миний бичлэгийг үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд баяртай дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Тэгээд лайк дараад
subscribe хийгээрэй.